За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр мигмар гарагийн 14 цагаас сэтгэл зүйн буйлан буюу одоо дотоод ертөнц гэсэн болон хөтлөгч бие дэлгэр цэцэг та бүхэндээ хөтлөн хүргэж байгаа. За өнөөдрийн дугаарын зочингоор хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэл судлалын докторант Хулан маань оролцож байгаа. Танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За ямар ч тач өнөөдөр докторийн зэргийг хамгаалаад шууд хүрээд ирсэн гэж байгаа тийм. Тэгээ сая нөгөө диплом гардуулах үйл ажиллагаа болоод тэгээд дипломоо гардаж авчаад шууд хүрээд ирсэн. За сэтгэл санаа хэр вэ? Ямар ч тач цаг зав гарган ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Бас сэтгэл мэдээж маш гоё юм. Тийм. За өнөөдөр болохоор манай сэтгэл зүүн болон гэдэг дотоод ертөнцгээд болон хамгийн анх одоо ингээд эхний дугаараа хүрэж байгаа байхгүй юу. Тэгэд ерөнхийдөө нөгөө сэтгэл зүйн асуудал бол сүүлийн жилүүдэд ялангуяа энэ ковидын дараачаас бол маш их яригдж байна. За яригдахаас гадна хүмүүс сэтгэл зүйн асуудалтай ерөнхийдөө зарим хүмүүс маань тулгараад явж идэг. Тэгэхээр энэ сэдв болвол нилээд өргөн хүрээнд за цаашлаад ер нь нэлийн тулгамдсан асуудал гэж бас хэлж болно. Тэгэд өнөөдөр ямар тач эхний дугаараа хүрэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ хоёлаа өнөөдөр эхний дугаараараа хүүхдийн сэтгэл зүй. За ялангуяа одоо нөгөө бага насны хүүхдийн сэтгэл зүй гэдэг бол маш чухал гэдэг тийм. Хүн болох багаасаа хүлэг болох гэж ярьдаг тийм. Тэгэхээр бага насны хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцсанаа. За тэгээд ямар тач өнөөдөр ярилцлаганд урилгыг маань хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд сэтгэл зүйч Хулангаасаа ярилцлага эхлүүлэхэд бага насны одоо хүүхдийн одоо хөгжлийн үе шатыг таас нэг дэлгэрүүлээд яриад хэлээд өгөөж тодорхойлтыг. Жишээ нь одоо бага нас гэж байна. За нөгөө бүр ингээд нэраа уяас эхлээд гэл ингээл эсвэл одоо сургуулийн насны үе гэл ингээл явдаг тийм. Энийг яг мэргэжлийн үеийн үед бас тодорхойлоод хэлвэл. За анх бол яг энэ хүний хөгжил, яг энэ үйл явц нь яаж явж ийн вэ? Яг хүүхдийн сэтгэл зүйг яг тусад нь авч үзэх болсон шалтгаан гэхээр айгүй сонирхолтой байдаг. Одоо уг нь бол яг хүн гэл анх үзэжсэн байгаа. За тэгээ бүр эхлэн хаанаас вэ нөх гэхээр нөгөө Дарвины нөгөө хөгжлийн онол дотор, эволюцийн онол дотор ингээ явж исэн чинь хүүхдүүд гэхээр нэг өөр байгаад байна. Энэ үйл өсөлт, энэ бойжуулт, энэ өсөх үйл явц нь арай л ундаа байгаад байна гэдгийг ингэж олж харсны үндсэн дээрээс яг энэ хүүхэд дотроо бага нас болон өсвөр нас гэж ингэж ангилаад бага нас нь болохоор дотроо бас нялх нас буюу 0-оос 1 сар хүртэлх нялх нас гэж үзээд тэгээд бага нас сургуулийн өмнөх нас гэж ингэж ангилж байгаа. Сургуулийн өмнөх нас гэхэрч одоо сургуульд хүүхдүүд чинь 6 настай ордог болсон болохоор 4-өөс 5 наст маань сургуулийн өмнөх нас болоод ирэх нь шүү дээ. Ингэж ол ингэж ангилж байгаа гэсэн үг. Насны одоо таны сая хэлсэнчлэн ингээд ангиллууд байна. Энэ үед хүүхдийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүй юугаараа онцлог байдгийм болоо. Магадгүй одоо биднийг бас олон ээж аавнаар бага насны хүүхдтэй ээж аавнаар тий үзэж байгаах. Тэгэхээр ер нь ямар онцлогуд байгаад байна? Бага насандаа жишээ нь би одоо ингээд өөр дээрээ тулаад ярихад бол бага насандаа би бол нэлээд юм хичээг бүрэмхий, сэтгэл зүй одоо жоохон юм сул байсан. За тэгээд явандаа нөгөө бага ангид ороод бас л нөгөө үргэлжилсээр их даруу төлөө дотгошоогоо сэтгэл зүйтэй хөвгтөөсөн бол дунд ангиасаа эхлээд жоохон задрах ч гэдэг юм уу тий. Илүү сэтгэл зүйн үед нөгөө өөрийгөө хүчтэй гэж мэдрэх, өөрийгөө олох ийм сэтгэл зүйтэй болсон гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө та яг саяны хэлсэнчлэн одоо бага нас, дунд нас гэд онцлогуудынхаа талаар сайхан яриад өгөөч. За одоо бид нар ерөнхийдөө эцэгчүүд бас нэлээд ярих болсон, мэргэжлэнүүд ярих болсон төрсний хүүхдийн эхний 1000 хоног бол хамгийн чухлаа гэж ярьдаг болсон. За тэр болохоор ерөөсө бид нар монголчууд гэсэндээ ярьдаг те хий нас гэж яриад байдаг. Хий нас гэдэг чинь хий хевлээд байгаа тэр бүрлдсэн цагаас эхлээд тооцоод байгаа юм билээ шүү дээ. Би бол тэгж ойлгоод байгаа. Тэгэхээр хий нас гэл нэг намс нэмэл тооцоод идэг шүү дээ. Нэмэлэхгүй л гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэндээ яг ярьж байгаа. Яг хевлээд олцсон тэр эхний 9 сарыг ч гэсэндээ маш чухал үе гэж үзээд тэгээд эхний 1000 хоног гэдэг 2 нас хүртэлх энэ эхний 1000 хоног бол хүүхдийн хамгийн суур одоо яг нөгөө том болоод яаж хэр их дархлаатай байх уу, яаж юмыг даван туулдаг хүн болох уу гэдэг тэр хамгийн суур энэ чадварууд нь одоо энэ үе дээр бүрлдэж байна гэж үзэж байгаа. Мэдээж бол эхийн эвлээд байх үеийг бол бид нар бол бүгдөө хоногоор л хүүхд манд бойжоол тийм ээ. 7 хоног болонгууд л ингээл чихтэй олчлаа, хамартай олчлаа гэл одоо зүрхний энэ хэсэг нь бүрлдэж байна гэл маш нарийн юм процессуд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үе болгон дээр маш чухал байдаг. Тэгээд ерөнхийдөө эхний 1000 хоногт бол ерөөсөө хүүхдийн
эрүүл мэнд тэгээд цаашид одоо яаж явах уу, цаашид ямар зуршилтай болох уу, тэгээ бүр дахиад бүр айгүй сонирхолтой нь энэ үед нөгөө хамгийн чухал энэгших процессыг явагддаг. Тэгэхээр одоо хүнд итгэх үү, итгэхгүй юу, одоо ямар энэгшилт бий болсноос эцэг их нь хүүхдтэйгээ яаж харилцснаас, хүүхдээ хэрхэн энэгшүүлснээс хамаарат одоо бүр хосын харилцаан дээр яаж харилцах уу, ямар энэгшилтэй хүүхэд хосын харилцаанд ямар харилцааг үүсгэх үү гэдэг чинь ингээд тэр маань бүр ихний одоо 3 нас хүртэлх хугацаанд ингээд бүрэлдэж байна гэж үзээд байгаа. Ийм онлууд ч гэсэндээ байгаа гэсэн үг. Тэгээд 5 нас хүрсэн хүүхдүүд бол ер нь бол 80-аас 90% нь бол ирээдүйн мэрэгжлийн чиг баримжаа нь бол бүрэлдээд тогтцсон байдаг. Зарим тохиолдолд аав ээжүүд багш нар хүүхд өөрөө тэрийг илэрхийлж мэддэг, аав ээж нь олж харж мэддэг. Тэгтэл зарим тохиолдолд болохоор тэр юм байгаад байгаа мөртлөө хин нэг нь олж хараагүй, анзаараагүй явж байгаад тэрийг нээж олдог. Ийм гэхдээ тэрний 90% нь бол 5 настай хүүхдэд бол аль хэзээний бүрэлдсэн байдаг гэж үздэг байгаа байхгүй юу? За, ямар ч тач өнөөдөр хоёлоо нөгөө бага настай илүү одоо түлхүү ярилцсан. За, эх 7 хоногийн мигмар гарагт үргэлжлүүлээд яг та бас ингээд бидэрт хүүхдийн нөгөөний хүмүүжлийн талаар, сэтгэл зүйн талаар арай илүү нөгөө ахмиг нас руугаа одоо 15 6 гэдэг ингээд хоёлоо явах шүү. Өсвөр нас руугаа ороод явна шүү. За, тэгэхээр та яг сая ярандаа хэллээ шүү дээ. Эхний 1000 хоног зааны 3 нас хүртэл хүүхдийн нөгөө энэгших процесс явагддаг. Энэ нь эргээд нөгөө хосын харилцаан дээр хүртэл хүнд итгэхгүй юу гэдэг асуудал хүртэл ингээд гарч ирдэг гэлдэг чинь. Тэрийг бас нэг сайхан тодруулаад яг юу хэлээд байгаа юм бол миний хувьд бол жишээ нь баг зэргийн ойлголт бол байхгүй хаа тийм. За, энэгшилт гэдэг ихлээр ерөнхийдөө бид нар одоо нөгөө энэгшлийн төрлүүд байдаг. 4 янзын энэгших төрлөө байдаг. За, ингээл нөгөө аав ээж нь хэрвээ яг ингээл захиргаадах маягаар ингээл харилцаал тийм ээ. Эсвэл бүр ингээл нөгөө хүүхдээ хит амар ингээл өсгөөл эсвэл бүр эсэргээрээ болохлээрээ зарим аав ээжүүд бүр ингээ хайхрахгүй байх ч юм уу тий үл хайхрах тэгээл хамгийн одоо зөв энэгшилт нь бол ерөөсөө бие биенийг харилцсан сонсоод ойлгодог энэ энэгш хэлбэрээ гэж ингээ үздэг. Тэгээд энэ төрлүүдээс хамаарат хүн одоо хүнтэй харилцах яаж харилцах вэ гэдэг эдгээрүүд нь ингээд тогтдгоо гэд ингээд үзээд идэг. За тэгээд одоо бид нар ингээд заримдаа бас ер нь бол амьдрал заавартайгаа ирэх биш гэдэг ч тийм. Бид нарыг одоо баг байхад одоо хүүхдтэйгээ ингээрээ тэгээрээ гэдэг энэ одоо хичээлүүд бас төдийлэн сайн ордоггүй. Гэхдээ энийг одоо яаж зохицуулах вэ гэдэг хүн болгон ариу одоо жишээ нь би гэдэг хүн чинь нэг л өөр янзын гэр бүлд амьдарч дахиад өөр нэг гэр бүлд амьдарчсэн хүнтэй ингээ гэр бүл болчлоо тий. Тэгэхээр энэ хоёр маань эхлээд ингээд яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэдэг дээр аягүй сайн тохиролцох хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол ингээд одоо ямар нэг мэдээж ямар нэг ээж аав бол хүүхдтэй ямар ч нэг муухай харилцъя гэсэн тийм бодол байхгүй. Хамгийн хайрын дээрээ хүүхдээ хайрлаж байгаа. Гэхдээ тэрэнд одоо ямар яг аль арга барилыг яаж хийх үг, яаж хүүхдтэйгээ харилцах уу, яаж өсөх үү гэдэг дээрээ харилцан ойлголцохгүйгаас болоод юм уу эсвэл зөв буруу гэж ярилцахгүйгаас болоод ингээд ийм асуудлууд үүсээд байдаг. За тэгээд одоо жишээ нь хүүхдээ орхиж явахдаа хин нэгнийд орхихдоо эсвэл юу гэдэг те нөгөө цэцэрлэгт үлдээхтэй ч юм уу яах вэ гэдэг асуудал. За тэгээ бэжэтэл чи одоо жишээ нь одоо миний хувьд бол жишээ нь анхны хүүхдээ төрүүлээл байж ах та. Төрүүл яг тэгээ явж явах хугацаанд ч юм уу те ингээл ээж болохоо бэлтгэгдэж штэ. За тэгэнгүүт жишээ нь яаж исэн гэхээр ингээл нөгөө амар их хүүхэд хүмүүжлийн номнууд ингээ уншаад байгаа байхгүй юу те. Тэгээд яаж хүмүүжүүлэх вэ? Би хүүхдээ хүмүүжүүлнэ гээ ингээ бодоод байгаа байхгүй. Тэгтэл чин яасан гэд яг бодит амьдрал дээр яасан гэдгсэн чинь нөгөө хүүхэд маань төрөнгүүтээ анхны хичээлийг надад заагаад эхэлж байгаа байхгүй. Хүн байх тухай хичээлийг надад заагаад эхэлж байгаа. Тэгээд одоо жишээ нь шүн одоо юу гэдэг би ч амар нойронд харам хүн байсан чинь за тэгээ өөрөө мэдлгүй л ингээ шүн хүүхдээ дөнгөж хөдлөлтөд идэн л сэрж явах жишээтэй тий ингээл тэгэл тэгэхээр ингээд бид нар яг таг за одоо яг тийм байх ёстой гэдэг юм одоо 4 англиад ч гэдэг юм уу тий яг тийм байх ёстой гэл энэ бас айгуу тийм яг мэдээж энэ онлууд бол мэдээж энэ амьдралаас урган гарсан онлууд байдаг. Гэхдээ ээж хүнд өөрт нь аав хүнд өөрт нь бас хүүхэдтэй хайрлах нэрх яг тэр дотоодд нь өөрийн гэсэн инстинкт бас байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ энийг аль алийг уйлдуулна гэсэн үг байна шүү дээ.
Тийм зарим тохиолдолд болохоор одоо ингээл хүүхдээ хажуу талын өрөөнд юу гэдэг зарим одоо юунууд чинь ингээл тусна унтуулна гэлэн хэлдэг шүү дээ. Тэр жишээн дээр гэхэд чинь миний хувьд бол жишээ нь ингээл за одоо юу гэдэм аа ингээд тэврээд тахлаар хүүхдээ аюу юм буруу энэгшилтэй болчихноо салхаа болчихноо гэл тэгэхээр тэгэнгүүт нь яах вэ гэхээр тусна унтуулна тусна ингээд байлгаад жоох уйлж байгаад надад жуулахаа болчихноо сурчнаа ганцаараа байгаа сурнаа гэж ингэж зааварлаж байгаа одоо эцэг их ч байдаг юм уу те энэ хүмүүсээс ахмад наснууд бас ингээл мэдээж охиныгаа хайрлах ч юм уу ийм байдлаар ингэ зөвлөж байгаа. Тэгэл миний хувьд болонгууд тэр хүүхдийг ойлуулад нөгөө өрөөнд ганцаар ингэ орхих гэхлээр яагаад ч тийм байх боломжгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр би миний хувьд за арай энэ чадахгүй нэ би бол чадахгүй нэ энийг гингүүтэй тэрсээр агаал өсгсөн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо эцэгчүүд өөрсдөө ч гэсэндээ зөв буруу гэхгүйгээр яг өөрөө ямар байна гэдгийг уншиж судлаад ойлгоод аль аргыг нь сонгох уу гэдгийг бас ингэж өөрөө сонгох боломжтой гэсэн. Ер нь тэгээд яг ингээл харангуут sleep training гэж ярьдаг тийм нөх хүүхдийг 8 цагт одоо харанхуй өрөөнд оруулаад унтуулна гээл нэг хэсэг энийг чинь өста маш зөв энэ л одоо ээж хүүхд хоёрыг одоо 5 тухтаа унтахад туслана гэдэг байсан бол эргээд энэ зүйлийг sleep training гэдэг зүйл бол үнэхээр хүүхдэд бол харгас юм аа тийм харанхуй өрөөнд ганцаараа энэ хүүхд ингээд бүхэл нэг цагийн дотор уйлаад ингээд байна гэдэг бол сэтгэл зүйд нь маш юм бас хүнд цохилт болдог гэж ярьдаг болчих юм болгоо ингээд нөө хувьсаад өөрчлөгддөг болчих тийм. Тэгэхээр ер нь таны хэлж байгаагаар бол бага насны хүүхдтэй баг гэлтгүү хилд орсон ороогүй ерөөхдөө маш сайн ярилцах ёстой л гэдэг зүйлийг яриад байгаа юм. Дээрэс нь ярилцж байгаа хүүхэд эргээд нөгөө насан туршид харилцаанд ороход хүмүүстэй ярилцаж чаддаг болгоно. Гэр бүлийн харилцаанд ороод ирэхээр бас нөгөө хосын харилцааны одоо хамтрагчтайгаа сайхан илэн далангуу ярилцдаг болох нь л гэж ойлгож байна зү. Тэгэлгүй яах вэ? За тийм бид нар болохоор одоо ингээл хүүхдэд төрөхлөөр хүүхд ингээ ойлгохгүй юм чинь гээл ярихгүй. Тийм тэгтэл чинь хүүхдийн энэ яг нөгөө ээжээгээ сонсох энэ процесс бүр хөвлөд ахаас нь эхэлж байна гэж бас үзээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ яг чих сонсох хэрэгт нь үүсэл нь болохоор тэр нэг 5-аас 6 week 7 хоногтой байхаас нь ингээд сонсох хэрэгтний хөгжил нь ингээ явагдаад эхэлж байна. За тэгэнгүүтээ 20-аас 21 7 хоног буюу одоо нэг 5 сар орчим гарантаагаас нь эхлээд хүүхэд ээжийнхээ дуугаалыг сонсоод эхэлчихэж байна гэд ингээд яриад байна шүү дээ. За тэрийг болохоор бүр юм туршилтаар баталсан байдаг байхгүй. За тэгэхдээ бүр ингээд яг ээжийнхээ дууны өнгийг нь баг яг тэр чигээр нь хүүхэд хүлээж авд юм байна. Одоо хамгийн ойрхон байгаа нь ээжийн дуугаалаа. Тэгээд яг тэгтээд ээж хэрвээ тааламжтай байвал хүүхэд тааламжтай байна гэсэн үг. Тэгээ энийг болохоор яг нөгөө эхо байдаг ч хитавиан онцлогоо хийж агаад ээжэд ингээд таатай мэдрэмж төрүүлэл таатай гоё юмнууд яриадсэн чи хүүхэд айгүй тааламжтай байгаал тааламжгүй жоох юм хурдтай огцом юм дуунууд гаргахлаар хүүхэд юм хөлөөд хэрэг ч юм уу те гараа атгах энэ хөдөлгөөнүүд хийж исэн гэсэн юм туршилт байдаг байхгүй. Тэгэхээр ээж одоо өөрөө сэтгэл зүйд тайван байгаа л хүүхдтэйгээ яг зориулж харилцах энэ эхлэх шат нь ерөөсөө л хизээж байж болох нь байна. Бүр одоо ингээд намайг сонсохгүй байгаа гэж бодохгүй нэ штэ тий. Та ер нь одоо ингээд анзаараад хаад 0-оос 3 настай ч гэдэм үү 0-оос 5 настай хүүхдүүдэд гарч байгаа түгээмэл одоо сэтгэл зүйн асуудал юу байдаг вэ? Эцэг эхчүүд ер нь юуг танаас асуух гэж их одоо зорж ирдэг вэ? Яг одоо ингээл бодоход нөө 2 настай хүүхдийн синдром гэж ярьдаг тийм энэ ер нь яг байгаад байна уу? За зарим хүүхдүүд хитрхи нөгөө ярилцаад байна гэсэн ч нэг үр дүнд хүрэхгүй тийм хүүхэд маш их зөрүүдлээд байдаг, өгөнд орохгүй байдаг. Яг нөгөө таны хэлдэг шиг ингээл ярилцах, сонсох үйл явдал процесс болж байгаа үедээ ч нөгөө хүссэн үр дүндээ хүрэхгүй байгаа тохиолдолд эцэг эхчүүд нөгөө шантарч эхэлдэг. Ер нь яг таны харж байгаагаар Монголд яг одоогийн нийгэмд те эцэг эхчүүд яг энэ хүүхдийн бага насны хүүхдийн аль одоо асуудлыг илүү одоо хөндөж ирж байна. За яг энэ нөгөө зөвлөгөө онцлогоо гэдэг зүйл маань 3-аас дээш наснд ингээд яг хийгдэж байгаа. За тэгээ бүр зарим одоо нөгөө онцлогоонууд маань 5-аас дээш нас гэдэг ингээд заасан байдаг байхгүй. Тэгэхээр над дээр бол ирж байгаа хүмүүс маань 3-аас дээш насны ярьж чаддаг, эсвэл ингээд зурж чаддаг ямар нэг байдлаар өөрийгөө илэрхийлэх боломжтой хүмүүс ирж байгаа гэсэн. Тэгтэл зарим тохиолдолд бол энэ 3 настай хүүхэд маань аль хэзээ асуудалд орчоод асуудлаа аваад үүрээд ирж штэ. Тэгэхээр тэр маань нийлвэл
бүр тэрнээс өмнө үүссэн байгаа даа шүү дээ. Ингээл ярихлаар одоо бид нарын хувьд бол яг л нөгөө ээж хүүхдэд тээж явах үедээ стресстэй байсан уу? Бүтэн ойртой байсан уу? Асуудалтай байсан уу? Ажлын ачаалттай байсан уу? Ямар ажил эрхэлж исэн? Эсвэл ээж өөрийнх нь гэр бүл ямар байсан гэл ингээд бүр юм нөгөө намтар судлалын аргаар ингээл асуумжуудаа асуугаал ингээд хүүхдийг судлахын тулд ээжийнх нь өссөн орчинтой ингээл бүр ингээд асууж судлах шаардлагууд гардаг. Тэгэхээр эдгээр асуудлууд маань бол ерөөсөө л одоо нөгөө нэг маш их одоо сүүлээд угаасаа л хүмүүс нэлээд мэдж байгаа да. Гэр бүл салдтай холбоотой асуудлууд бол маш их байдаг. Тэгэхээр л нөгөө докторгүй нэгшлэлтүүд үүсээл тийм ээ аав ээжтэй итгэхгүй энэ амьдарч байгаа орчин маань ер нь юу болоод байна? Надад амьдрах ер нь болцоо байна уу гэдэг тэр хүүхд одоо нөгөө амьд явах инстинкт хүн болгонд байгаа учраас тэгээд хүүхд маань эргэлзээд ирэхлээр л ерөөсөө л аав ээж гэдэг зүйл бол хүүхд одоо 5 хүртэлх насны хүүхд бол өөрийгөө аав ээж гэж бодож байгаа. Аав ээж бүрэн бүтэн ингээл аав ээж л байж ич миний одоо хишгэж байгаа газар маань яг ийм баталгаатай байвал би ингээд ихтгэлтэй явдаг шиг аав ээж бүтэн байж ич харилцаа нь гоё ээж ич би ихтгэлтэй амьдрна гэсэн энэ ойлголт байдаг гэсэн. Тэгэхээр хүүхд ирээдүйдээ ихтгэлтэй амьдрахын хамгийн суурь нь аав ээжийн харилцаа аав ээж гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг одоо бүх хүнийг салахгүй бай гэх ч одоо боломжгүй гэхдээ хүүхдүүдийн хажууд ямар харилцааг үүсэх үү салдаа жишээ нь одоо сал гэж байгаа юм биш гэхдээ салсан тохиолдолд ямар харилцаа үүсэх үү гэдэг дээрээ бас аюу анхаарах хэрэгтэй. Дээрээс нь сүүлийн үед одоо маш их нөгөө 50% хүүхдүүд аюу их болсон тийм ээ одоо чинь өвөө эмээ бид нар бол яалтчгүй юм маш их завгүй хөдөлмөрлөх шаардлагатай юм маш завгүй юм хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдарч байгаа нүнэн тиймээ хүүхдэд зориулах цагаа бол хойш нь тавьж болохгүй бид нар. За ялангуяа бол ээж хүүхд маань бол 2 нас хүртэлх хугацаанд бол зайшгүй хамтдаа байх хэрэгтэй. 2 нас хүртэлх хүүхд бол өөрийнх нь тал нь л ээж гэж ойлгоё. Ээжийг ерөөсөө өөрийгөө л гэж бодно гэсэн. Тэгэхээр нөгөө л ахаал бидний нөгөө хөхнөөс гаргах процесс тийм ээ энэ цэцэрлэгт оруулах процесс гэл энэ бүх үе шатууд дээр бид нар аюу болгоомжтой хандахгүй бол жишээ нь одоо зарим нэлээд их тохиолддог асуудал юу вэ гэсэн чинь хүүхдээ хөхнөөс гаргахтаа хөдөө ээж аав руу явуулчихдаг тийм эсвэл өөрөө ямар нэг юм руу яваад өгчдөг тэгдэг яг үнэ тэгэхээр энийг уг нь ээлжилж хиймээр байгаа байхгүй тасгаж багаар тасгаж хиймээр байгаа байхгүй тэгэхээр энэ мэдээж одоо тэгэл хүүхдээ хохироо гэж бодоагүй шүү дээ энийг нөгөө нэг яаж зөв хийхээ бид нар мэдэхгүй учраас алдаа гаргаад байгаа байхгүй эхлээд яг үгүй хүүхдээ хөхнөөс багаар тасгаж гаргачаад дараа нь явахгүй бол ээж ч байхгүй мөөмч байхгүй нөгөө хүүхд чинь ингээд амар юм хоосон юм мэдрэмжтэй санаал тий энэ чинь хэцүү тэр яг тэр мэдрэмж тэр үедээ ингээд үлдчихэж байгаа учраас сүүл дээр энэ маань юу гэсэн болох вэ гэхээр амны бодлон гэдэг юм зүйл рүү хөтлөөд явуулчихдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд ингэрээ зуугаад ах юм гээл ингээд хуруугаа хөхөөд ах юм гээл ингээд идэг шүү дээ тий энэ бүр цаашлах юм бол энэ маань одоо юу гэдгийг те балан амдаа хийдэг эсвэл амттай ундаа умар санагддаг. Тэрнээс хойшлогоороо нөгөө тамхи руу ч юм уу магадгүй орох магадлал өндөр байдаг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ жижиг юун дээр буруу алдаа гаргаснаас үүдээд хүүхэд маань өөр юм юунд аддикт болох магадлал өндөр байна шүү дээ. Донтох бас магадлал өндөр болж байна гэсэн үг байна шүү дээ. Сая нөгөө таны хэлдэг нөгөө гэр бүл салт болвол нөгөө бага насны хүүхдэд бол маш хүчтэй нөлөөлдөг гэдэг чинь шүү дээ. Яг эцэг их нөгөө газар шиг ингээ гიშгтэн тусалдаг гэсэн тэгэнгүүт яг салчхаар ингээ дайвалзаад нэг тал руугаа унчих гад ч юм уу тийм нэлээ юм хүчтэй одоо нөлөө үзүүлж байна л да. Тэгэхээр яг энэ талаар бас дэлгэрүүлээд ярил одоо нийгэмд ерөнхийдөө гэр бүл салт бол нэлээд их болчихсон. Тэгэнгүүт хүүхдэд бас яг хэрхэн нөлөөлж ийн цаашдын одоо амьдралд нь хэрхэн нөлөөлж ийн би бас нэг судалгааг уншсан чинь эцэг их нь бага наснд салж исэн хүүхэд эргээд нөгөө хосын харилцаанд орохоор салах магадлал өндөр болчдөг гэж уншижсэн байхгүй. Энэ талаар та бас нэг мэдээлэл өгвөл. За миний анзаарснаар одоо жишээ нь бидний хийсэн сүүлийн тэр судалгаан дээр бид нар хүүхдийн айдсыг судалсан байхгүй юу? Та яг нөгөө сургуулийн өмнөх насны хүүхдийн айдсыг судалсан. За тэгтэл айдсын түвшин маш өндөр илэрч байгаа хүүхдүүдийн 50% нь гэр бүл салттай орчинд өссөн тийм хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр л нөгөө айдас өндөр айцаад байгаа нөгөө түвшилт өндөр байгаа дээ шүү дээ тий. Тийм одоо хүртэл тоо баримт гарч байгаа гэсэн үг байна шүү дээ.
Тэгэхээр хүүхэд маань өөрөө л ямар нэг байдлаар л нэг тавгүй дуухгүй төвшөлттэй тий итгэлгүй энэ байдал тэр салтаас үүсэж байгаа гэсэн үг байна шүү дээ. За тийм тэгээд тэгвэл бас нэг асуулт байгаа нь юу гэсэн чинь та нөгөө хэлсэн ш сая одоо ингээ хүүхдтэйгээ 3 нас хүртэл цагийг өнгөрөөгөөд за хүүхнөөс гаргах процесс нөгөө цэцэрлэгт оруулах процесс хүртэл их чухал байдаг гэдэг чинь тэгвэл магадгүй яг одоо бага насны хүүхдтэй байгаа гэртээ сууж байгаа ээж нар хоёуланг нас үзээд магадгүй үзэх бах. Тэдгээр хүмүүс тандаж хэлэхэд ер нь ямархуу активитинууд хүүхдийн бас хөгжилд эргээр нөлөөлдөг юм бол мэдээж бас нөгөө нэг зохих яг насанд нь тохирсон тоглоомнуудыг тоглуулна. За үлгэр уншиж өгөх бах. Тэгээд бас нэг зарим талаараа ингээд нэг юм хавчигдмал байдалд орчоод байна л да. Тэгэхээр таны яг мэрэгжлийн үеийн хувьд бас ингээд ээж аав нарт бас зөвлөгөө өгвөл юу хэлэх вэ? Илүү одоо сэтгэл зүйд нь болон хөгжилд нь оюуны хөгжилд нь тусалдаг юм бол. За бидний хувьд бол ерөөсөө аав ээжүүд өөрсдөө юу байгаа чи айгуу гоё хүүхдтэй цаг гаргадаг байгаа ч л гэж. Гэхдээ бүтэн өдөр байгаад бүтэн 100% хүүхдтэй цаг гаргаад анхаарна гэж бол хизээж тийм байхгүй шүү дээ. Тэгтээ бид нар ерөөсөө л чанартай цаг. За quality time гэж яриад тийм чанартай цаг. За тэр нь бол өдөрт дунджаар 30 минут байвал зүгээрээ гэж үзэж байгаа. За эхний 10 минутад нь бол ерөнхийдөө хүүхдэд сонсох хүүхдийг маш идэвхтэй сонсож өгнө. За дараагийн 10 минутад нь бол идэвхтэй тоглож өгнө. Тэрний дараагийн 10 минутыг бол хүүхдтэйгээ одоо яг орой унтахтан зориулаад магадгүй үлгэр уншиж өгөөрэй гэж ингэж зөвлөдөг гэсэн. Ерөнхийдөө түрүүн бид нар ярьсан шүү дээ, сонсох процесс, ээжигээ сонсох процесс гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр ээжигээ сонсоод эхэлсэн цагаас нь эхлээл хөвлөд тахаас нь эхлээл үлгэр ярьж байгаа хүн чинь мэдээж давтав гэл амар тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр үлгэрийг ингээл уншаад өгөөд эхлээд ахлаар ээж хүүхд хоёрын хооронд сэтгэл зүй маш гүн бат тийм гоё ойлголцох харилцаа үүсэж эхэлж гин гэсэн үг. Ээжийн сэтгэл зүгээр дамжуулаад хүүхд орчноо таньж мэдээл тэр сэтгэл зүг ингээ мэдрээл эхэлчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань бас л нэг хүмүүжлийн нэг хэлбэр гэсэн үг байна шүү дээ. За тэгээд айгуу сонирхолтой тэр юу үедээ сонссон хөгжмөө хүртэл хүүхд төрсөн байна санаж идэг юм билээ шүү дээ. Таньдаг юм билээ тэр бүр. Тэгэхээр хүүхдтэйгээ ойлгохгүй дээ, мэдхгүй дээ гэхгүйгээр хэдүүлээ ер нь бол энэ үлгэр уншиж өгөөсэй. Аав ээжүүд маань бүгдөө үлгэр уншиж өгдөг байгаасай. Яагаад заавал үлгэр гэдэг ан гэхлээр манай ард түмч ерөөсөө л анханасаа бүр дээрээсээ л бид нар яг үлгэр домог энэ сургаал үг мөгээр бол хүүхдүүдээ ингэж сургаж хүмүүжүүлж ирсэн юм түүхтэй ард түмэн учраас бидний энэ ой тоонд бол үлгэр айгүй ойрхон буудаг гэсэн үг. Одоо нэг юм үлгэрийн гэр гэл ингээл байсан юм билээ шүү дээ. Ингээ үлгэрч өвөө гэл нэг юм бид нар хуурдаал үлгэр туйлмал ярьдаг байсан юм түүхтэй. Тэгээд угаасаа ч ингээл монголчууд ингээд ажиглахлаар ингээл маш их нөгөө адуу малаа ингээл хариулаад нэг 50 суугаал бүгдөө ширээ тойроод ч гэдэг юм тийм цаг хугацаа харцангуйар бага. Аль нэг нь тувландаа явж идэг, аль нэг нь надуундаа явж идэг ийм л байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээл яриад хилээл зөвлөөлөх цаг угаасаа байхгүй. Тэрийг яаж өгдөг байсан бэ гэхээр энэ буруу шүү, энэ зөв шүү гэдгийг олохлоорэ ямар ч сөрөг үг хэрэглэхгүйгээр үлгэрээр дамжуулж өгдөг байсан гэсэн үг. Сургаалаар дамжуулж, зүйр үгээр дамжуулж өгдөг байсан гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө л айхтар олон цагийг биш чанартай нэг 30 минутыг л гаргачих гэдэг юм шүү дээ. 30 минут хүүхдээ сонсъё, 10 минут хүүхдээ сонсъё, 10 минут нь гоё тоглоом тоглоё, за 10 минут нь гоё үлгэр яриад, сургамжтай үлгэр яриад өчөөл гэсэн санаа юм байна. Тэгэхээр бас нэг юм асуулт байгаа нь юу вэ гэсэн хүүхдийг ерөнхийдөө нас харгалцахгүй одоо хийж чадах хэмжээнд нь одоо гэрийн ажил хийлгээ. Энэ нь ирээдүйд нөгөө нийгэмд гараад нийгмийн статустай олох, ажил хөдөлмөрийн карьер эхлэх гэдэг зүйлд нь маш их тусалдаг гэд бас судалгаанууд маш их явж байна л да. Тэгэхээр таны хувьд бас энэ талаар асуумаар санагдлаа. Ер нь яг хэдэн наснаас эхлээд хүүхдийг гэрийн ажилд ялангуяа туслуулах хэрэгтэй гэдэг юм болоо. Одоо ингээл хүүхд ерөнхийдөө юу яадаг ингээл нөх хөдөлмөрөөр хүмүүжүүлэх вэ гэж ярьдаг штэ тий. Ажил сургаал хөдөлмөр. Яг юм ингээл харж байгаа чинь өөр
биеэрээ хийх чинь өөр гэдэг шүү дээ. Хүн хийгээд байхаар амархан харагдаад тий. Яг өөрөө ихээр за одоо яах вэ гэж ирдэг шүү. Тэгэхээр одоо яах вэ гэдгээс эхлээл хүний тарих өөрөө хөгжиж эхэлнэ гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр бие даалгаал одоо багаар энэ ерөөсөө баг гэхгүйгээр маш багаас нь тоглоомыг хураалгаад эхэлж болно шүү дээ. Аяг тавгийг хураалгаад эхэлж болно гэсэн. Хоолоо идсэн бол яавар агаарай. Эсвэл хоолоо идэхдээ сэрээгээ авчраарай гэдэг. Энэ маань өөрөө яаж нэгээр нь хүүхд өөрөөгөө ээж аав муу аавтайгаа ингээ харилцах нэг хэсэг болонгуудаа ахаа дээрэс нь сэрээ гэхэр аль вүлээ гэл ингээл бодоол хаана байдаг вүлээ ийшээ хураадаг штэ гэдэг ч юм уу ийм байдлаар хүүхд өөрөө багаар дадал суудаг гэсэн үг. Бас нэг ийм ойлголт явдаг нь эцэг нийтлэгээр одоо тодорхой цагуудад хүүхдээ амраах гэдэг нэг асуудал гарч ирдэг юм байна. Энийг бол би яг сайн мэддгүй байна. Хүүхдээ тогтмол цагт амраах тал дээр дутмаг байдгаа. За хүүхдийг тогтсон цагт одоо амраад сурахын давуу тал гэж юу нь юу байдг юм бол энийг одоо цагийн үед ямар байдгийг хэрхэн яаж амраахыг яг зөв амраах гэж хэлээд байгаа юм бол одоо орой унтахын өмнө ярьж штэ тий. За орой хүүхэд унтах цагийг ерөнхийдөө одоо бага насны хүүхдүүд бол нэг 8:30-аас 9 хооронд гэл айл болгон байна л та. Гэхдээ дунджаар бол 9-с 9:30 хооронд бол орондоо ороод унтвал их зүгээрээ гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар ингээл нөгөө байгалийн цагаараа хүний биологч ингээд ажиллаж штэ тий. За нар ингээд шингэчлээ харанхуй боллоо гэхлээр бидний биед нөгөө мелатонин гэдэг нөгөө унтуулгад одоо ордог тархийг унтуулж амруулахад шаардлагатай тийм бэлтгэж өгдөг тийм даавар ялгархна шүү дээ. За тэгэхээр тэр дааврын ялгарл нь орой 9:30 үед бол хамгийн өндөр байдгаа гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр үе дээр нь хүүхдийг унтуулахын тулд өмнө нь нэг цаг орчмыг бол унтахад бэлтгэн гэсэн үг. За тэгээд эхлэхлээр хүүхдээ одоо жишээ нь ингээл яг нэг дараалсан ажлуудтай болчихно л гэсэн үг. За жишээ нь унтах нөхөд ирэхлээр нөгөө зургийн тод гэрлүүдээ унтраагаал. За тэгэл зургтаа унтраагаал. За одоо хэдүүлээ унтах гэж байгаа. Тийм тоглоомоор байгаарай гэж хэлгэнэ шүү дээ. За тэгээд ороод сарай. За шүдэ угаагаарай гэл ингээл нөгөө багаар ингэж жаад яг орондоо оронгуут нь заавал гэрээ уншия гэл ингээ хүүхдээ уншиж өгнө гэсэн. Тэгээд уншиж өгөхдөө унтахын өмнө бол нэлийн юм дуу хоолойныхоо өнгийг доошоо болгож өгөөд удаан зуурж энтер унших юм бол нөгөө хүүхд маань унтна гэсэн үг шүү дээ тий. За яагаад эдгэрийг хийгээд байгаа юм бэ гэхээр хүүхэд өдөржингөө сурсан юмаа шөнө нь ингээд нөгөө тархи маань боловсруулж хонно. Мэдээллүүдээ ингээд нөгөө боловсруулж хонно. Бид нар нөгөө нэг Inside Out гэх кинон дэр хардаг шүү дээ тий. Нөгөө хэрэгтэй сэтгэл хөдлөлүүд аваад хэрэггүйгээ хаяал гэдэг шүү дээ. Яг тэр процесс бол тархинд болонгуудаа хэрэгтэй юмнуудад мэдээллүүдийг цэгцэлж хоноод тэгээд тэр үед нь штэ тий хүүхдийн өсөлтийн даавраас ялгарч байдаг. Эрүүл байх нөгөө дархлааны өсөлтийн гэдэг энэ бүх дааврууд ялгарангуудаа хүүхэд сайн унтаад амарцсан байх юм бол өглөө босохдоо нөгөө яраглаж уурлахгүй тэгэл өглөө уйлдахгүй гарал цэцэрлэгтээ явна гэсэн үг штэ тий. Цэцэрлэгээс болоод ингээл сэрээгээл уурлуулаад сургууль ядаж нөгөө өглөөний 6 цаг чинь нөгөө 6 цэнүүд чинь өглөө эрт босдог штэ тий. Хичээл 8-аас хөвчлөө ордог. За энэ тохиолдолд хүүхд маань ингээл өглөө босохдоо дургу байгаал ёо энэ хичээл ямар хэцүү юм бэ? Сургуультай цэцэрлэгтээ ямааргүй байна гэдэг хараа очих дээр магадгүй одоо дургу болох ч юм уу ийм аюулууд байдаг. Хоёлоо юу яа? Номны сонголтын талаар яриад ерөөхдөө энэ сэдв ингээ хаачи. Ерөөхдөө үлгэр одоо уншиж өгөх маш их ашиг тустай гэдэг чинь үлгэрээр бас дамжуулаад хүүхдэд мэдлэг мэдээлэл олгох. За зам төлөвийн хувьд одоо бас нөгөө төлөвшөх үйл явц явагддаг юм байна гэж ойлголоо. Тэгэхээр ер нь би болохоор ингээл бас маш олон ингээл ном уншиж өгдөг байлаа. Манжингийн үлгэрээс эхлүүлээ тийм улаан малгайт зэрэг ингээл үлгэрүүдийг уншиж өгдөг. Тэнгүүд дунд нь бас нэг юм гадны орчуулгатаа бас нэг ингээд номнууд яваад байгаа байхгүй. Уншихад их одоо тухгүй гэж хэлж болох уус. Тэгээд яг нэг үзэл санааны үед бас яг юу хэлэх гээд байгаа нь бас нэг ойлгомжгүй бас номнууд байгаа юм л да. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ хүүхдийн сэтгэл зүй таарсан одоо үлгэрийн номыг хэрхэн яаж сонгох вэ гэдэг нэг асуулт байна. За яг энэ үлгэрийн сэтгэл засал гэдэг нэг тусдаа сэтгэл заслын нэг урсгал байгаа байхгүй. За тэгэхээр тэр маань юу гэсэн үг гэвэл үлгэрийг ашиглаад яг ямар асуудалтай хүүхдийн асуудлыг засах гэдэг юм. Хэдэн насны эрэгтэй юм уу эмэгтэй юм уу?
Тэгээд тэрийг яаж засгаад байгаа гэдгийг дээр энэ үлгэрийг ашиглаад тэр хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг шийдэх гээд байгаа зорилго чиглэлтэйгээр ашиглаж байгаа энэ аргыг л үлгэрийн сэтгэл заслал гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээл одоо FT4 амтанч гэдэг юм уу ингээл ийм үлгэрүүд ингээл ярьж өгөөл энэ тэгтэл чи одоо яаж ийнө гэсэн чинь манай охин хэлэхээр нь би бүр гинт санаж байгаа байхгүй. Энэ ямар сони юм хүний эрхийн мэдрэмжгүй юм сони үлгэр вэ? Хамгийн дүүгээ доор нь зогсоогоод те ах эгч нар нь дээр нь зогсоод гэж байгаа байхгүй. Тэгснээ энэ тагтаач нь тэгээд нэстгэл юм биш те. Яагаад ингэ би бинийгээ дүүгээ дээрлэхэд байгаа шүү юм ярьж дээ те. Тэгэхээр бид нар нөгөө өнөөдрийн тэгтэл чинь би бол багасаа үгүй энэ те нөгөө том биетэй бүгдээрээ нийлээл ингээл альмаа аваад хувааж идэл гэл ингээд бид нар чинь болохоор тэгээ ойлгоцсон байгаа шүү дээ. Тэгээд үлгэрийн нэг айгуу гой давуу тал нь би багада тэгэл ойлгоцсон. Тэр чихэрээ өдөө хүртлээ хизэж энийн зөв ч юм уу хүний эрх мэрх талаар ерөөсө бодож үзээгүй. Итгэл үнэмшлэн тэр чихэрээ л ирсэн байх нь ш тогтцсон байх нь штэ. Тэгэхээр үлгэрийн маш хүчтэй тал нь бол энэ гэсэн үг. Бид нар бага насанд сонссон энэ итгэл үнэмшил энэ зүйл маань том болтлоо ингээд бид нар хүмүүжил болоод ингэ үлдчихнэ. Тэгэхээр энийг яаж өгөх үү гэдэг дээр аягүй чухал гэсэн үг. За жишээ нь 3-аас 0-оос 3 настай хүүхэд болохоор өөрийгөө ингээл яг амтны дүрээр төсөөлж байгаа гинэ. Тэгэхээр гол дүр нь амтан байвал айн би гэж өөрийгөө ойлгож байгаа гэсэн үг. Одоо өнхрөөшний үлгэрээр өнхрөөл эхлэхлээр л тэр хүүхэд өөрөө өнхрөөлстэй тий янз бүрийн амтдтай таарад байна л гэж ойлгож штэ тий. Тэгтэл 5-аас 6 насны хүүхдүүд болохоор өөрийгөө одоо нөгөө нэг юм ямар нэг юм баатар юм уу эсвэл цэцэн гүнж байдаг юм уу эсвэл эд шидийн те одоо дагинж юм уу те ийм байдлаар ингэж дүрслэж бодох айгу дуртай. Тэгээ тэр маань бол яг тухайн хүүхдийн яг одоо нөгөө төсөөлөлд байгаа одоо бид нар яг яах юм бол одоо ингээл яагаад энэ үлгэр яагаад энэ олон жилийн туршид те ийм гой хүчтэй байгаад байгаа юм бэ гэдгийг ингээл айгүй хөсөөлсөн судалгаанд байна л да. Тэгэхээр энэний яг энэ үлгэрийн терапийн үндэслэл нь бол яг тэр юунгийн онол дээр ингээ явж идэг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр хүний одоо ухамсар одоо яа бүх юм чи бүтцтэй шүү дээ. Тэгэхээр ингээд хүний ухамсар болохоор ухамсартай бол ухамсаргүй гэж ингэж ангилагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ухамсартай бол бидний мэдээд байгаа, ойлгоод байгаа, илэрхийлээд байгаа энэ чинь ухамсартай хэсэг шүү дээ. Бид бүхэн мэдчихэж байгаа. Тэгтэл ухамсаргүй дотор нь болохоор үл ухамсарлахгүй гэж бас хэлээд байгаа тийм. Хувийн үл ухамсарлахгүй, хамтын үл ухамсарлахгүй гэж нэрлэж байгаа байхгүй. Бас хоёр уу ааж байгаа гэсэн. Тэгэхээр хувийн үл ухамсарлахгүй дотор болохоор нэг хүн төрөл яг хүн өөрөө төрөөл өдөө хүртлэх одоо асуудлууд, комплексууд маань яг тухайн хүний асуудлууд хувийн уул ухамсарлууд байдаг бол хамтын уул ухамсарлууд болохоор ерөөсөө хүн төрөлхтний бүх мэдээлэл цуглуулж ирсэн бүх мэдээллүүд хамтын уул ухамсарлууд байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгвэл үлгэр гэдэг маань юу юм бэ гэхлээр хүн төрөлхтний ерөөс амнаас амд үүссэн цагаас хойш хөгжиж ирсэн амнаас амд дамжиж ирсэн энэ хурааж хуримтлуулсан мэдээллийн сан байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө хамтын үйл ухамсарлууд байгаа тэр мэдээллүүдийг гаргаж ирэх, хүн өөрийгөө ойлгох, таних энэ процессд маш хүчтэй нөлөөлж өгдөг гэсэн. Жишээ нь тэр цэцэн бэрийн үлгэрүүдийг яриалахлаар хүүхэд маань ямар нэг юм ухаалаг өөртөө ихтэй, мэрэгэн ухаантай ийм нэг юм чаг гэсэн хөөх охин болох нь шүү дээ. Тэгтэл бас ийм маш мундаг юм баатрийн тухай ингээл хүүдээ хэрвээ нэг юм 6 настай 7 настай хүүтэй болвол яг ийм мундаг 8 настай хүүгийн үлгэр гээл те ийм өнчөн хүүгийн цэцэлсэн шаштар гэдэг ч юм уу ингээл янз бүрийн ийм гоё шатарчин хүү гэдэг ч юм уу 3 сахиус гэдэг ч юм ийм нөгөө ийм эрэгтэй хүүгийн ойролцоо насны эрэгтэй баатартай ийм тэгээд янз бүрийн аймар ч юм уу янз бүрийн хэцүү ч юм уу эсвэл бусдад тусалсан бусдад ингээл нөгөө хайрлсан тусалсан бусдад нь эргээд нөгөө хүүхдүүдийг үнэлсэн хаан болсон ялсан баатарлсан ийм үлгэрүүдийг яриад байхлаар тэр хүүхдийн дотор байгаа тэр баатрын архетипийг сэрэж өгнө шүү дээ. Унтж байгаа тэр баатрыг сэрэж өгөөд
явандаа бол ямар нэг нийгмийн хин нэг хэрэгтэй хүн болно л гэсэн үг байна шүү. Ингэж нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бусдад тусалсан, инэрсэн, эргээд нөгөө өөр ашгаа сайхан хүрч байгаа гоё үлгэрүүдийг бас сайхан уншиж өгч явах чухал юм байна. За тэгвэл өнөөдөр орой гэртээ очиод нэг хүүхдүүдтэй орой үлгэр уншиж өгье да гэж. Тэгээд нэрээ ингээд түрүүн бас ингээд чи бас түрүүн яг хэлсэн шүү дээ. Одоо ингээд зарим үлгэрүүд нь жоохон сонирн байгаад идэг гэл тий. Тэгэхээр энэ одоо үед үлгэрүүд маань өөрөө ингээд ховсон өөрчлөлтөө шинжлэхдээ нийгмээ дагаа шинжлэхдээ л байгаа угаасаа. Тэгэхээр тэрийгээ дагаад одоо бид нар ч гэсэндээ хүүхдтэд зориулаад яг тухайн үед нь тохирсон үлгэрийг ярьж зохиож өгч болдог. Яг үлгэрийг хүүхдтэд зориулж зохиож өгөх алгоритм бас байдаг. За. Тэгэхээр энэнийг бол яг энэ төрөчийн байдлаар ингээд маш олон янзаар ингээд зохиож өгч болдог. Тэгээ баатраа сонгоол, үйл явдлаа сонгоол. Одоо ингээл хэрвээ танаа хүүхд ингээл гадаа ингээл дэлгүүрт орчоод тэрийгэл унаал тийжилдэг бол тийжилж ундаг хүүхдийн үлгэрийг зохиож өгч болно гэсэн үг. Би яг миний арга биш үү? Би яг зохиож өгч ярьдаг байсан юм байна. Тэгэхээр нөгөө хүүхэд яг өөрөө ингээд сэтгэл хөдлөл ихтэй ээж надад авч өгсөнгүү гүү болиё гэж байгаа үедээ бол өөрөө өөрийгөө анзаарахгүй би амаар байна л гэдэг дээрээ л сэтгэл хөдлөл дээрээ л төвлөрөөд идэг. Тэгтэл үлгэр яриад өгөхөр яас ядаргаатай хүүхэд вэ? Өстой нэрээ гээл нү эргэн тойронд байгаа хүмүүс нь тэр хүүхдийг ямар муухай хүмүүжүүлгүй хүүхэд вэ? Өстой муухай чанга дуутай юм гахаан доор ашигл дугарлаач гэдэг юм ингээд хүн болгон дотроо өөр юм бодож байгаа гарах юм бол өөрийгөө олон янзын өнцгөөс нь хажуу талаас нь харж дүгнэж өөртөө дүгнэлт хийж оюун дүгнэлт хийгээд ийм боломжийг олгодог гэсэн. Яг үнэ. Жишээ нь одоо ингэ кино шүү дээ тийм. Нилээ ингээд уцаараа тоглоод идэг хүүхэд байх юм бол сайхан уцаар тоглодог хүүхдийн тухай үлгэр ярьж өгөх нь тийм. За нэг тийм хүүхдээ уцаар ингээд тоглосон чи ааш цан муухай болоод гэдэг ч юм уу тийм. Намаас найзтай байсан чинь нэг уцнаасаа болоод найз нь хүлээгээл ээжгэн гээл те ингээл ярих нь шүү дээ. Зохиогоо сайхан ярих нь шүү дээ. Тийм яг тэр хүүхдэд тохиолдоод байгаа асуудлыг бид нар ингээд нөгөө яг үлгэр явц маань өөрөө явж яснаа асуудлаа хөндөд дараа нь яадаг гэхээр нөгөө асуудлыг бүр ингээд оргилцэг хүртэл ингэж өдөөж өгчөөд дараа нь одоо яана энэ хүүхэд маань ямар хэцүү юм бэ? Энээс цаашаа яана гэл тэр хүүхэд чинь нөгөө хүүхдээ ойлгоол те бусад найзуудыг ойлгоол өмнөөс нь хажуу талаас нь хөндлөнгөөс өөрийгөө олж хараад одоо яана гэдэг дээр нь ээж өөрийнхөө гарах замыг тэр хүүхэд өөрт нь зориулаа хэлэхлээр тэр чинь хүлээж авахгүй шүү дээ те. Тэгэнгүүт нь тэр хүүхэд даван туулж байгаа байдлаар ингээд асуудлыг шийдвэрлүүлээд хүүхдүүдтэй найзлуулаад нөгөө хүүхэд маань онц сураад амжилтанд хүрээд ингээд дуусчихлээ юм би. Нэрээ те ингээ уцаа болчих юм бол айгүй дайжгүй юм байна гэсэн ойлголтыг дон гэл оруулчихна гэсэн үг тий. Өстой хөөрх юм байна. Энэ аргыг нэрээ дахиад эргүүлээд сэргээгээд хэрэглэмээр санагдлаа. За хоёлоо эргээд нөгөө нэг юу руу гарья одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэдэг байгаа. Яг одоо ингээд сургуульд орсон хүүхдүүд бас нэлээд ийм стресстэй хандлагатай байна. За шинэ орчин дээрээс нь нөгөө даалгаврын ачаалал гэл олон хүчин зүйлүүд бас нөлөөлдөг байх л та. Тэгэхээр сургуулийн өмнөх болон сургуулийн одоо насны хүүхдүүд сургуульд дөнгөж орж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн талаар та бас нэг яриад өгөөч. За сургуулийн яг энэ 4-5 нас бол хүүхдүүдийн хувьд бол маш 50 нас байдаг. Нөгөө дөнгөж 3 насныхаа синдромыг даван туулсан юм орчин тойрноо ойлгоцсон. Яг ингээл ийм байвал ингэж болдгийн хүүхд өөрийгөө ойлгоод мэдрээд бусадтайгаа ингээ харилцсан ойлголцоод нэг ийм нэг 50 нас байдаг. Тэгтэл 5-аас 6 нас болоод ирэнгүүт хүүхдүүдийн түвшилт нэлээд өндөрсөж байгаа нь бол олон улсын судалгаануудад байдаг. Тий, жоохон өндөр байдаг. За тэгээд ирэхлээрээ хүүхдээ яадаг гэхээр ингээл нөгөө илүү их таниад авах тусмаа хүүхдүүдийн нөгөө нэг яг тэр үед хүүхдийн төсөөлөн бодох чадвар нь маш өндөр байдаг. Хамгийн өндөр үе нь 5-аас 6 нас. Тэгээд ирэхлээрээ энэ цаашлаад яах вэ? Тэгвэл яах вэ? Одоо гээд нөгөө сэтгэн бодох чадвар чинь нөгөө хөгжихийн хэрээр одоо тэгвэл яах вэ гэдэг ийм асуултууд ингээ айгүйх ирээд тэгээд одоо нөгөө нэг сургуульд ороод эхлэхлээр чи яах вэ гэхээр орчин солигдоод одоо чи сургуулийн том хүн босоо одоо чи тийх ёстой цэцэрлэгийн үе чи өнгөрсөн шүү гэд ингээд эхлэхлээр тэгээд яах юм бол ямар сони юм бэ гэх нэг юм үл мэдэгдэх тодорхойгүй цаашаад яах нь мэддэхгүй нэг юм айцтай юм
зөвшөлтийн үеуд эхэлждэг гэсэн. Зөв. Тэгэхээр тэр маань дасан зохицох процесс бол ерөөсөө 3-6 сар үргэлжилдэг. За энэ үед бол ерөөсөө аав ээжүүд айгүй гоё энийг хүүхдээ айлахгүйгээр энэ бол зүгээр ийм маш гоё сурах, чиний хөгжих ийм үе шүү л гэж ойлгоно. Энийг хамтдаа давнаа гэж ингэж ойлгуулна гэсэн үг. Ааха. За энэ насан дээр штэ тэгээд айгүй ингээ анзаарах юм бол айгүй олон хүүхдүүдтэй болт юм билэ. Одоо бидний тийм ингээ ажиглахлаар нэг 3 ер нь бол нэг 3-аас 5 насны хүүхдүүд бол айгүй хөвчлэн яг дараагийн дүү маань төрж эхэлдэг. За энэ дээр бас эцэгчүүд бас гоё анхаарал зүгээр. Ерөнхийдөө бол ах болж байгаа шүү. Чи ах нь эмчин, чи эх чинь эмчин гэж бас харилцахгүй. Чи ах болцсон юм чи одоо чи том ах шүү л гэл ингээд нөгөөх нь их жоохон амт. Нөгөөд 3 настай одоо ингээд юу болж байгаа юм болоо гэж бодоод байдаг. Тэгэхээр одоо их л том хариуцлага юм багтаа одоо яана гэд цаашид яана гэл тэгээ дээрэс нь нөгөө өөрийг ингээ харсаар байтал аав ээж нь өөр нэг хүүхдийг те илүү их хайрлаж байгаа юм шиг ингээд ийм байдал үүсгээд байдаг. Тэгэхээр тэрэн дээр одоо юу гэдэг яг ижилхэн харилцах хэрэгтэй. Энэ дүүн ингээ баг учраас энийг хийх хэрэгтэй байна гэл дүүгээр нь зарим зүйлийг ах юм хичээр нь те ингээл хажууд нь харуулах ийм байдлаар ингээд ихтгэл өгөх ийм байдлаар ингээд хамтдаа эхлээ жоохон сэтгэл зүг нь бэлдэх хэрэгтэй. Дараа нь төрснийхэн дараа бол нөгөө жижиг рүүгээ хит их анхаарал нөгөө ах их чиг нь бити мартаарай. Яг би тэгээд байгаа шүү дээ. Ер нь нэг монголчуудын яг нэг юм юу гэдэг те ойрхон хоёр төрүүлчил амар гэдэг ч юм уу хантай ч гэдэг юм уу яг начир дээр нөгөө хоёр маань хань гэхээс илүү бага насндаа бол маш их задалтаад нөгөө би бинийгаа өдөөд ингээд өнгөрдөг. Тэр үед бас нөгөө эцэг эхчүүд бол нэрээ яахаа мэдэхгүй бас стресстэй байх. Стресстэй үе айгүй их байдаг. Би одоо жишээ нь ингээл яг л таны хэлдгээр одоо тийм нөгөө ойрхон төрчил гэл ингээл ойрхон төрцөн ээжүүдийн юу ахгүй төлөөлөхгүй тий. Тэгмүүд одоо нөгөө хантай байх гэдгээс илүү би бинийгаа их өдөөж хоргоож тий би бинийхээ янзыг нь үздэг юм байна. Дээрэс нөгөө хүүсийн үед нөгөө эрэгтэй эмэгтэй болохоор бүр нөгөө үзэж байгаа юм ондооч гэдэг юм уу тий. Тэр үед яг нөгөө эцэг эхчүүдийн бүр ингээд нөгөө тэсвэр төвчээр ингээд алдагддаг. Дээрэс нь бас ингээд нөө багыгаа гэхгүй гэсэн хэдий ч нэг мэтгэд л нөгөө баг руугаа ингээд фокуслаад явчихж идэг. Нөгөө эргээд харахаар нөгөө том маань муухай арт нь сууж идэг ч юм уу тийм. Өөрт нь ингээд анхаарал тавьсангүйгээд. Тэгэхээр энэ бол бас нөгөө эцэг эхчүүдээс нөгөө шандас шаардна гэдэг шиг нэлийн юм хүнд таваа юм шиг санагдаад байгаа надад. Тийм яалтчгүй яг тийм. Тэгээд одоо тэрэн дээр бол эцэг эхчүүд ингээд нэг багахан хэмжээний зөрчлийг бол бас өнгөрөөдөг байвал зүгээр өнгөрөөх хэрэгтэй. Миний ажиглаж байгаагаар болохоор одоо ингээл нөгөө ах нь юм уу их чинь арай том нь те дүүгээ ингээд нөгөө тухайн сэтгэл хөдлөлөөрөө л магадгүй ээжтэй юм аавда гомдсон сэтгэлээ энээс болоод би ингээд гадуурхагчлаа гэдэг энэ байдлаар дүүдээ ингээд шоглох ширүүн хандах юм уу байдаг. Тэгэхдээ тэр үе дээр нь таслан зогсоож болохгүй гэсэн үг. Бүр л биенээ ингээл бүр ингээл зодоол те гимтэй хэмжээнд л биш бол тодорхой хэмжээнд ингээл нөгөө шоглох гомдоох нөгөө жижиг нь уйлах үе дээр нь жоохон зай тавиад өгч нэг эвлэрэх зай тэр хоёр дүүхэн гэсэн үг. Эргээд харахлаарэ нөгөө дүүн уйлаал хөрхий те ингэхлээр тэр хүн ах нь л юмчин хүн л юмчин те эргээд нөгөө дүүгээ надаас болоо ингэчлээ би нэр арайч муухай юм уу гэд нэг ойлгоод дүүгээсээ магадгүй уучлалтгүйгаад тэр хоёр ямар нэг байдлаар панаалдаад уучлалтгүйгаал нөгөө дүүгийн аргыг олоод хоорондоо эвлэрэх тэр хугацааг нь өгөх хэрэгтэй гэсэн. Тэгхгүйгээр л яг л нөгөө ноцтолтоод муудалцж байгаа үе дээр нь ороод чи дүүдэд ихчлэхээр л дахиад нөгөө ах нь энэс болол дахиад загнуулчлаа. Бас л ээж загнуулчлаа гэж нөгөө артист хэрэг маань улам цуцаар. Тэгэхээр ер нь бас нэг зарим үед нэг жоохон тоохгүй өнгөрөөгөө. Тэр нэг ах トゥ хоёр нэг ах トゥ болох одоо нэг баг хамт бол нэг баг болох хугацаа байдаг шүү дээ. Тэр шиг тэр хүүхэд ч гэсэндээ анх удаага л ах болж байгаа байхгүй юу? Игч болж байгаа байхгүй юу? Тэгэх юм учраас тэр ах болох тэр хугацааг нь ах トゥ болох тэр орон зайг нь өгнө гэсэн үг. Зөв. Надад нэг ийм асуулт байгаа байхгүй юу? Гэхдээ энэ бол миний зүгээр хувийн гэх үү те. Ер нь энэ айхтар зөрүүд зан юунаас үүдээд байгаа юм бол хүүхдийн. Яагаад зөрүүд ер нь хүүхдтэй яаж харьцуул зүгээр юм болоо?
одоо жишээ нь аав ээж нэг юм хэлэнгүүт үгүй ингэн үгүй тэгнэ гэдэг одоо нэг юм одоо эсэргүүний үзэл нэг яваад байна шүү дээ. Хэдэн нас орчин бэ? Одоо ч 6 яг л нөгөө сургуулийн 1-р ангийн жаал байгаа даа. Тэгэнгүүт л одоо ингээл нэг юм хэлгээр л үгүй ийм тийм гэл энэ бас нэг юм өсвөр насны үед нэг хүүхдүүд яг нэг ийм болд юм шиг анзаардаг байхгүй. Гэхдээ манай хүүхдийн үед бол бас харцангуй бага настай 6 настай ирнэс л тийм ер нь жоохон зөрүүдлэх гээд байна. Тэгэхээр зөрүүд зам болохоор яг нөгөө өөрийгөө нөгөө мэдрүүлэх гээд өөрийн үзэл бодлоо батлах гад өөрөө би гэж хүн байна штэ. Намайг анхаараач гэдэг энэ санаа. Тэгэхээр зарим тохиолдолд бол бүр албаар аав ээжийн ч юм уу багшийн ч юм уу анхаарлыг татахын тулд маш сонин сонин үйлдэлүүд хийдэг хүүхдүүд байдаг. Бүр анхаарлыг татахын тулд албаар дурсгүйддэг хүүхдүүд, албаар өгнөөс нь зөрдөг, албаар сонин сонин гэдэг энэ одоо яагаад юм бол гэж бодмоор үйлдэлүүдийг хийж байгаа маань хайрын татах гэдэг үйлдэл гэсэн үг. Ер нь анхаарлыг татах гэдэг. Анхаарлыг татгаад ямар нэг байдлаар л анхаарлыг татаж намайг анхаараач гэдэг нэг санаа байж болно. Нөгөө талаар болохоор би ингэж бод чинь би өөрөө би намайг би гэж хүн байгаа штэ гэж өөрийгөө нотлох оролдлого бас байдаг. Чиний хэлээд байгаа зөв одоо яг нэг өсвөр наснд би хүүхэд байхаа болцсон штэ. Би чинь том хүн штэ гэж өөрийгөө нотолж байгаа юм үзэгдэл. Бас 3 насны нөгөө синдром байдаг шүү дээ. Тэр үед чинь би гэж бас нэг шийдвэр гаргах нэг хэмжээнд хүрчээд байна. Өөрийгөө би ээж ааваас би чинь тустай юм байна шүү дээ. Өмнө нь бол ээж аав би хамт ээж чинь би юм биш гэж ойлгож исэн бол үгүй би чинь тустай юм биш гэж ойлгоод ихлэхээр би ингэж бод чи би гэдэг ингээд байдаг. Тэгэхээр хөөхөн тэр хүүхдээ яг 2-3 настай үе. Тэг зөрөөдлөх те ийм өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэж хичээх ийм үед байдаг. Тэгэхээр одоо энэ аль нэг нь байж болох нь шүү дээ. Магадгүй таны хүүхд зөрөөдөлж иж болно. Эсвэл та хин нэгний хайрыг татгаад байж болно. Ойрхон дүүтэйгээ бас тийм зүйлүүд байдаг. Тийм байна л да. Тэгээ намайг дүүгэл анхаарах юм. Намайг анхааралтай. Би чи юм том шүү дээ. Би юм илүү байгаа зү. Яг тэгээд байна. Батлан харуулахыг хүсэж байна. Тэгэхээр тийм хүүхдэд илүүтэй нөгөө анхаарлыг өгөөд хайр одоо халамж дутаад байна. Анхаарал одоо хэрэгтэй байна. Тэр хэрэгцээ нь л одоо дутагдаад байна гэсэн үг юм байна. Хайрлуулгаал анхаарлыг татгаал үзээд байгаа гэсэн. Тэрийг өгчөхлөөр болчихно гэсэн үг. Нэрээ тийм юм биш үү? Манай хүчин болохоор доороо 2 дүүтэй ахгүй. 6 настай ирнэсээ. Тэгэхээр нэрээ их эрт ах болцсон. Одоо тэгээд тийм бас ээж аав нар зөндөө идэм мэлээ бас нөгөө их ойрхон зөрүүтэй нөгөө төрцөн. Тэр бас тэр ээж аав нар маань магадгүй том нь бас нэг жоохон зөрүүдлээд байгаа тий. Өгөнд орохгүй байгаадах юм бол нөгөө анхаарал хүсээд байгаа, хайр халамж хүсээд байгаагийн л бас нэг илрэл юм байна гэж бас бодлоо. Надаас бас нэг юм асуулт байгаа нь одоо хүүхдийн сэтгэл зүй асуудалтай байгааг ер нь хэрхэн тандгийн болоо? Яг ингээл нөгөө томчууд сэтгэл зүйн асуудалд орчхороо томчууд ч харцсангуй нөгөө өөрийгөө ингээд сонсдог болчдөг тийм мэдээлэлтэй ойрхон болчдөг болсон. За би ер нь хийдэг юмаа хийж чадгаа болж гин. За би ер нь ингээд нэг готролд ороод ишүүгээд мэрэгжлийн хүнд хандах ч юм уу эсвэл өөртөө ингээд жижиг алхмуудыг хийдэг болсон. Тэгвэл бага насны хүүхдүүд болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол эцэг эхчүүд асран хамгаалагчид тэр хүүхдийг анзаарч анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ер нь яг нэг юм сэтгэл зүйн асуудалд орчоод байгаа хүүхдийн одоо гаргаж байгаа ааш авирч гэдэг юм уу те ер нь тодтогох шинжүүд нь юу гэдэг юм бол. За хүүхдүүд ерөнхийдөө бол одоо яг нэг хөдөлгөөн нь их болоод хит хөдөлгөөнт нөө гэж ярьдаг шүү дээ. Ингээл нэг тогтохгүй байгаал дүрсгүүтг нь ихсээл янз бүрийн сонин үйлдэлүүд хүн өдөөл тий ийм байдлууд зөрүүдлэж бас болно тий үгүй тэгмээр юм гэл. За мөн одоо зарим тохиолдолд бол нөгөө нэг стресс ихтэй хүүхдүүд маань хумсаа мэрэгч юм уу тий яг энэ одоо энэ хумсны хэлбэр өөрчлөгдөх энэ дээдлийн махнууд ингээд сүрөх. За тэгээд бас ингээд нөгөө хилэн өнгөртөө байгаач гэдэг юм уу арьс одоо юунууд нь өөрчлөгдөн штэ. За өөр болохоор эсвэл одоо их амттанд дурлах эсвэл хоолнд дуршил багасах мөн одоо шүн унтахлаарэ яаж нь маш их зүүдлэх хөрвөөх шүн тайван байхгүй байх гарын алганы хөлрөгч гэдэг юм уу ийм байдлууд бас илэрдэг. Тэгээд магадгүй заримдаа бол нөгөө шүн ших орондоо ших ийм үзэгдэл одоо бага насны хүүхдүүдийн тухай ярьж шүү дээ. Ингэж бол бид нар ээж аауд бол ингээ ажиглахад бол ийм юм байдлууд ингээ ажиглагддаг гэсэн үг. За тэгэл гинтээ огцон муурлах
чарлах, хүүхдтэй таарахгүй байх, додолдох, цэцэрлэгтэй ирэх асуудлууд, аав ээж дуудагдах байдлууд ихсээд байвал энэ хүүхэд болохгүй байна гэж үзэхгүй нь шүү дээ. Ямар нэг шийдэх асуудал биднэрт тулгараад байгаа юм байна гэж ойлгоно гэсэн. Энэ хүүхэд болохгүй байна биш, бидэрт шийдэх асуудал байгаад байгаа юм байна л гэж ойлгох нь. Мэргэжлийн үнийн тусалцаа хэрэгтэй байгаа юм бол эсвэл яг юу нь болохгүй байгаа юм бол гэдэг тал дээр харна гэсэн үг. Зөв. Ер нь бас амар ингээл дотроо бодоод байна. Хүүхдүүд бас ингээл цэцэрлэг дээрээ айгүй их ингээл бие биенийхээ ингээл хазах ч юм уу тийм эсвэл ингээл урах ч юм уу тийм тохиолдол их гардаг. Тэгэхээр ер нь нэг хүүхдийг хаздаг хүүхдүүд бас их байгаад идэг. Энэ бас нэг стрессийн илрэл мөн. Тэгэл зарим хүүхдүүд бол яг хүүхд болгонд өөр байдаг л да. Зарим хүүхдүүд бүр ингээл үсээ зулгаах тохиолдол байна. Юм мөргөх тохиолдол байна. За тэгэл нөгөө утасанд одоо сүүлийн үед бол бүр сая хамгийн сүүлд энэ ковидын дараах яг энэ 2 насны сургууль цэцэрлэгт ороход бол жишээ нь хэл яриа нь бол нэлээд өөр байна гэж үзэж байгаа байхгүй. Хүүхдүүд бие биентэй харилцах чадвар ахаад нөгөө хөгжих юунууд нь одоо нийгэмшигэн чадварууд нь арай өөр сул байна гэж багш тэр бол маш олон жил болсон багш тэгж ярьж исэн. За тэгээ бид нар бас хамтдаа яг тэр ангийнхан ингээл нөгөө нийгэмшигэн чадваруудын энэ хэл ярианы нийгэмшигэн чадваруудыг ингээд судалж үзэж байхад бол харьцангуй бас тоогоор байгаа юм байдлууд бол ажиглагдчихсэн. Тэгэхээр хүн бол яалтчгүй л нэг нийгмийн амт юм байна. Тэгээ бүр яажсэн гэдгсэн чинь ингээ эргээ харсан чинь багш нь бүр уцаа болдгоо гинэ. Тэгээд яасан гэдгсэн чинь нөгөө ширээн доор нэг хүүхэд ингээ уцаар нэг. За тэгээд бүр олдохгүй байна гэдгсэн чинь багшийн гарыг барьцөө ингээд энэ дээр ингээд арж ийн гэж байгаа байхгүй. 2 настай хүүхэд. Айхтар дондчээ тийм ээ. Уцанд бүр ингээд уц дэлгэцийн хэрэглээ бол яг тухайн үед бол ихсэн байгаа нэг харагдчихсан гэсэн. Тэгэхээр бол бид нар яаж аваад ингээд хүүхдийнхээ хоолж байгааг, унтж байгааг, яаж хөдөлж байгааг, хүүхдүүд яаж тоглож байгааг, ямар тоглоом сонгож тоглож гин үү, ямар үгийг сонгож хэрэгжилж гин үү гэл энэ бүгдийг л бол ажиглана гэсэн. Ер нь одоо ингээд насанд хүрсэн хүмүүст ингээд хэд хэдэн арга байдаг л та. За ингээд сэтгэл зүйн асуудалд орох юм бол ер нь дасгал хөдөлгөөн хий, хүнтэй ярилц, одоо өөр юу гэдгийг дуртай юм оолч хий, уулан давир, activity badge гэдэг юм уу тий. Ингээд олон арга байдаг. Хүүхдтэр эцэг эхчүүдийн хувьд авах одоо арга хэмжээнүүдийг та ингээд зогс ингээд зөвлөгөө маягаар орол бидний бас нөө ярилцах цаг үйл дуусгаж байна л да. За хүүхдтэйгээ болохоор түрүүний хэлсэнчлэн ингээ ажиглана. Тэгээд бид нар бол ерөөсөө хүүхдтэйгээ сайхан тоглож өгнө. Тоглож өгнө. Одоо ингээл бүр над дээр бас нэг кейс бэси одоо ингээл бүр ерөөсөө тогтдоггүй ингээл гүүгээл гэдэг нэг хүүхд багш нь жаргаа орсон, ээж аав нь жаргаа орж гинэ. Тэгээд яадгүй гэдгсэн чинь тэр хүүхдийг ерөөсөө хагасаа бүтэн санд нь сайхан гүйлгээлээ гэж ярьсан. Тэгээд ерөөсөө тэр ингээл хашаанд сайхан ингээл гүйлгээл нэг бүтэн өдөр л ерөөсөө зогсоо загвал гүүж гинэ. Тэгжсэн гэртээ орж ирэл сайхан нам удчихж байгаа. Маргааш өдөр ингээл нэг тал өдөр нэг жоохон удаан хөдөлгөөнтэй гүүж гинэ. Тэгжсэн ахаал сайхан хоолыг нөгөөл сайхан халуун шүлтэй хоолнууд ингээл өгөөл ингээл унтуулсан. Тэгсэн чинь тэр нэг эхний 3 өдөртөө болвол тэгэж гүүх нь гайгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээл хүүхдийг бол хөдөлмөр тогломоор байвал хамтдаа сайхан тоглож өгнө. За гаднаас орж ирэл ингээл зууралтай л идэг хүүхдтэй дээ шүү дээ тий. Эрээл идэг хүүхдтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол эхний 5 минутад ингээ итгэвтэй тоож өгнө гэдэг юм арга байгаа байхгүй. Нялуурнаа гэдэг. Тий ерөөсөө ороод тэгэл хөө сайн миний хүү юу исэн гэл гараа ингээл барайл тэгэл ингээл одоо манай хүүхд бол бүр богоон болъё гэл тэгин цамцаас нь зуураад битээр ингээл өрөөнд дотор ингээл гүүгээл тоглодог ч юм уу. Тэгэл эргээл харангуут л тоглоё гэл бөмбөг шидэл хамтдаа бөмбөөр тоглол ингээл нэг 10 минут хүрэхгүй хугацаа өнгөрөхөд л тэр хүүхд намайг тавхаа болол эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр итэвхтэй тоож өгөх арга байна. За тэгээл нөгөө л хэлж байгаа сонсох, ярилцах, тэгээд үлгэрийн арга хэрэглээрээ. За маш их баярлалаа. Өнөөдөр манай сэтгэл зүйн болон дотоод ертөнц одоо Булангийн маань зочноор хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэл судлалын докторант Хулан маань оролцлоо. Маш гайхалтай хэрэгтэй мэдээллүүдийг та бүхэн үзэгчдэд өглөө. Та тэгээд эх 7 хоногийн мигмар гарагт 14 цагта хоёлаа үргэлжлүүлээд яг энэ сэдвийг явах болно. Тэгээд өнөөдөр хамтайсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Мөн сэтгэл зүйч Хулан эгчтэй маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Та нарын ажилд бас амжилт хүсье. За баяртай. За баяртай. За баяртай үзэгчтэй.